Өчигдөр буюу 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ботаникийн цэцэрлэг түрээлэнд баригдах барилгын шав тавих ёслол болж өнгөрчээ. Харин энэхүү барилгын асуудалтай холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд болон өмгөөлөгч иргэдийн төлөөллийн зүгээс мэдээлэл хийж байгаа юм а. Засгийн газрын шийдвэр гарч 2020 он хүртэл нийслэл хотын хөгжүүлэх төлөвлөгөөнд хамрагдсны дагуу ойр орчныхын иргэд болон оюутан сурагчид хамтран 3 жилийн турш ботаникийн цэцэрлэг түрээлэнд тогтчуулан сайн дураараа мод бут сөөгийг тарьж ургуулжээ. Гэтэл засгийн газар нийслэлээр шийдвэр гарч тус цэцэрлэг хүрээлэнгийн 8 га газарт нь барилга барихаар болжээ. Тодруулах юм бол Ангаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эмнэлэг сургалтын зохицолбор барихаар өчигдөр шавыг тавьчихсан байна. Ингэхдээ нохоо оршуу чонын хэл зэрэг зэрлэг ургамал моддыг үндсээр нь хугалан авч барилгын ажлаа эхлүүлжээ. Засгийн дараа захирамж гаргахтаа бол холбогд байгууллагуудад нь албан ёсоор өгдөг тийм журамтай байх хэвээр. Гэтэл бол энэ захирамжийг гараад нууцаар ингээд халдвар хийх бид одоо ингэж болж аваад бол холбогд байгууллагууд нь хандах гэж байна. Ингээд одоо ингээд том төлөвлөлт гаргацсан хэрнээ яагаад тийшээ барихгүй байгаа юм бэ гэдэг нь айгүй хүндрэлтэй байхгүй. Яагаад энэ ганц байгаа том талбайг ард иргэд хүүхэд залуучууд ингээд амарч зугаалдаг соёл мод буцаг бүх юм нэгдсэн юм гоё орчин үеийн стандартд нийцсэн юм парк болгож болохгүй байгаа юм бэ гэдэг дээр л гайхаад байгаа байхгүй. Энэ бол одоо олон улсын байгууллага Японы засгийн газар JICA ч гэсэн энийг бол уул нь одоо байгаль орчныг маш их хамгаалдаг ийм одоо улсууд хэрнээ энэ газрыг одоо зүгээр л зохиомлоор одоо энэ ард талд нь ингээ нууц одоо зохиомлоор ингэж одоо талбайг одоо булааж авч байгаа юм. Яг гэвэл энийг олон жил өнгөөдүүлж, эзэнгүүдүүлж одоо ингээд хөрөнгө мөнгөний шийдэхгүй байсараад одоо энэ Ботаникийн цэцэрлэг бол олон жил бид нар л торддог өөрөө тордож байгаа юм тийм алга. Сүүлийн 3 жилийн турш ард иргэд болон төрийн бус байгууллага оюутан сурагчдын хамтран байгуулсан Ботаникийн цэцэрлэг түрээлэн нохоо ушуу чоны хэл зэрэг ургамлуудаас гадна маш олон тооны бут сөөгүүд байсан байна. Харин энэ газар дээр барилга барина хэмээн инхүү дураараа аашилж байгаа нь яа харахгүй хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа юм а. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээд Ботаникийн цэцэрлэг түрээлэнтэй дүүцэхэд мод бут сөөгтэй цэцэрлэг түрээлэн тун цөөхөн бахад инхүү дахин барилга барихаар газрыг нь сэнтичин ухаж байгаа нь яа харахгүй цаана ашиг сонирхлын зөрчил харагдаж байгааг үгүйсэх аргагүй хэмээн хэлж байгаа юм а. Ботаникийн цэцэрлэг түрээлэн цаашлаад нийслэл хотын 2 дахь том цэцэрлэг түрээлэн болох боломжтой. Мөн биологийн шинжлэх ухааны үндэслэлтэй олон ургамал бут сөөгийг тарьж ургуулах ажлыг үргэлжлүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд ч ач тустай юм а. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ойр орчмын иргэдийн үгийг үл сонсон нийслэлийн засаг дарга болон засгийн газраас шууд шийдвэр гарган Ангаахын шинжлэх ухааны эмнэлгийн барилгыг барихаар болсон нь асуудал үүсгэж байгаа юм а. Хэдийгээр Ангаахын шинжлэх ухааны оюутан залуусд эмнэлэг барьж байгаа, барилга барьж байгаа гэхээс саашаалтаа боловч барилга барих газар мундаагүй. Өч төчнөө газар нийслэл хотод байсаар байтал инхүү Ботаникийн цэцэрлэг түрээлэн дотор барилгын ажлыг эхлүүлж байгаа нь яа харахгүй хууль зөрчсөн үйлдэл хэмээн тэд үзэж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээлэл.